Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр миний бие Викингс сурлалын 1-р бүлгийг ярьж өгөхөөр бэлдлээ. Нийтийн тооллын өмнөх 793 он Дорнод Балтийн тэнгис. Толгойтныг бүхийлгэж тоогтныг сөхрүүлж буй энэ хоёр ир бол манай киноны гол дүр Рагнар Лотброк болон түүний ах Ролло нар юм. Тулаанд ялалт байгуулсныхаа дараа Рагнар гэртээ ирнэ. Түүний эхнэрийг Лагерта, хүүг нь Бьорн гэдэг бол охиныг нь Геда гин. Рагнар хүү Бьорныгоо Каттегат руу хуралдаад авч явнаа. 12 нас хүрсэн эр хүн болсон гин. Оройн Лагерта Каттегатд битгийл олон эмэгтэйтэй унтаарай гэхэд Рагнар би шүн бүр чамааг зүүдэлдэг. Өчигдөр чиний гараас чансан цус ууж байна гэж зүүдэлсэн. Энэ бол чи надад зүрх сэтгэлээ өгч байна гэсэн үг гэв. Маргааш өглөө нь Рагнар хүү Бьорныхон хамт Каттегат руу зүглэв. Каттегатд викингчүүдийн их хуралдай болж гэмт этгээдүүдийг цээрлүүлэн дараа нь хаашаа аяндаа хийхээ ярилцдаг ажээ. Ихэнхдээ Дорнод Балтийн тэнгис рүү дайрдаг бол Рагнар өрн зүгт ямар хүмүүс ямар хотод байгааг мэдхийг хүсдэг тухайга хүүдээ ярина. Бидний бурхан Одын өрөөснүүдээ мэдлэгээр сольсон гэдэг. Би нүднээсээ ч илүү өгөхөд бэлэн гэж хэлв. Тэднийг эзгүй ховор гертэн дээрэмчд ирж Лагертаг хүчирхийлэн дээрэмтэх гэсэн ч Лагерта та нар 100 жил оролдоод ч намайг барахгүй гүлгнүүд мэн гэ дээрэмчдийг батирч орхиноо. Рагнар замд хонохдоо хүүдээ хандаж одоо чи гартаа цаграг зөөж эр хүн болно. Намайг байхгүйд гэр бүлээ харж хандах ёстой шүү. Аав нь маш том сонголт хийх гэж байна. Энэ амьдралыг мань оронгоор нь эргүүлж мэднэ гэв. Мань ирж чухал бас эрсдэлтэй шийдвэр гаргах гэдэл хэрэгэлзээд байгаа бололтой. Тэд хамтдаа Каттегатд ирлээ. Ролло амдаж ав. Бьорн хүү анхныхаа шар аргийг уугаад унтаад өглөө. Рагнар Роллод хандан дорн зүгийнхэн биднээс ч ядуу болсон. Одоо өрн зүг рүү дайрах хэрэгтэй. Тэнд уул овоо шиг их алт эрдэнэс орд харж байдаг гин. Цадгаа далаа гатлахад бидэнд туслах зүйл надад байна гэд нэгэн зүйл гаргаж усан тийж лаагаар нарыг орлуулж энэхүү луучин шиг зүйлийг яаж ашиглахыг зааж өглөө. Ролло ч үүнд нийтгэв. Каттегатын их хуралдаа эхэллээ. Хулгайн хэрэгтэн чулуу шидүүлэн шившгийн хөндөөгөөр алхах шийтгэл оноо. Ямар гिचэн шийтгэлвтэй энэ ч. Дараа нь аллага үйлдсэн хэрэгтэнд ямар үхэл сунгаж байна гэхэд толгоогоо таслуулахыг сонгов. Эр зөрөгтэй үхэх нь бурхтын орон буюу Улхаалаад очиж бурхадтай хамт найрладаг гэж үздэг тул тэд үхлээс айдаггүй ажээ. Ахлагч Ирэл Бьорн хүүгийн гартанд цаграг зөөж үнэнч байдлын тангараг өргүүлв. Энэ жил дорн зүг рүү ахин дайрна гэхэд Рагнар бид өөр зүг рүү дайдах саналтай байна гэсэн ч ахлагч нь түүний үгийг тоосонгүй. Дараа нь ахлагч Ирэл Рагнартай биечлэн уулзаад чиний юунд итгэх надад хамаагүй. Хүмүүсийн мань өмнө намайг дорд үзлээч. Чи бол тариачин. Хэмжээндээ байхгүй бол тариалангийн газрыг чинь дээрэмднэ гэж сүртөөлв. Рагнар тэндээс гарч хүүгээ дагуулan нэгэн зүнчтэр очиж өөрийн ирээдүг асуув. Зүнч бурхад чамд агуу ирээдүг бэлджээ. Гэхдээ хизээч хамаагүй татаад авчиж мэднэ гэв. Ирээдүгөө өөрчлөхийн тулд хуулийг гартаа авах шаардлагатайг Рагнар ойлголоо. Энэ үед ахлагч Ирэл хөвгүүдээ алуулсан байдалтай олдож байна гэж зүйтэл. Рагнар Бьорн хоёр үргэлжлүүлэн Флокийн нэртэй хүнтэй уулзна. Энэ нэр зав хийдэг бололтой. Рагнар түүнтэй хөвөлдөн шин туулах чадвар сайтай зав хийлгэж байгаа бөгөөд энэ нэр нэг тийм гажиг чим шиг өөр ертөнцтэй ир байлаа. Каттегатаас буцаж ирсний дараа эхнэр Лагертагаас эзгүй хавар ямар нэгэн юм болов уу гэхэд Лагерта дээрэмчдийн талаар хэлсэнгүй. Рагнарын ах Ролло гэрт нь ирж Лагертаг ямар мундаг дайчин байсныг нь хүүхдүүдэд нь ярина. Үүний дараа завны талаар ярилцаж бараг бэлэн болж байгааг мэдэж авна. Мөн би чиний удирдлагад ор явахгүй. Энэ тэнцүү ирэхэд л бас хамт явах дайчдаа зөв сонгох хэрэгтэй гэв. Рагнарыг гэрээс гарсны дараа Роллоор Лагертад хандан би чамайг үргэлж боддог гэж хэлнэ. Харин Лагерта чи бол агуу дайчин. Гэхдээ олигтой ир биш юм гэд дургуйцлаа илэрхийлв. Флокигийн хийсэн завыг турших цаг ирэхэд Флоки итгэлтэй бос байлаа. Дэми хам гарч хамаг мөнгийг ч хэрэггүй зүйлд үрчглээ гэж сандрахад Рагнар дарвуулыг нь дэлгэв. Үнэхээр сайн зав болжээ. Тэд бүгд баярлана. Гэвч тэднийг алсаас нэг морьтон ажиглаж буугаар 1-р анги төгслөө. 2-р анги эхлэхэд Рагнар Ролло хоёр айрмаа бүрдүүлэхээр итгэлтэй эрстэйгээ уулзаж далайг гаталж Англид хүрэх бодолтой байгаагаа хэлэгч ирчүүд цадгаа далаагаас эмээж байна гэв. Энэ тэнцүү ирэхэд л олсон олзоо бүгд тэнцүү хувааж авна. Бүх зүйл түүх мэт эхэлж түүх болон үлддэг. Хизээч байгаагүй их ол зомог олох болно. Үүнийг хийх зоригтон алгуу гэхэд ирчүүд зөвшөөрөв. Ахлагч Ирэл харин энэ тухай мэджээ. Байдлыг ажиглая, тэдний хөнөөхөд эрт байна гэв. Лагерта Рагнартай хамт далаад гарах хүсэлтэй байсан ч Рагнар гэрээ харж үлд. Энэ бол аюулаар дүүрэн тооцоолоогүй аялал. Бид өвхөл хүүхдүүдийг хэн өсгөх үү? Эсвэл чи яв гэж урлав. Энэ үед эхнэр Лагерта нь Рагнар руу дайрч тэдний хооронд тулаан болов.
Лагерта уурсан Рагнар руу хүчтэй довтолсон ч Бьорн гарч ирэн аав ээж хоёроо салгалаа. Ийхүү Рагнар замд гарахаар боллоо. Лагерта дүүнд амжилт хүсэн явуулав. Түүний багт Ролло, Флоки бас 10 гаруй ирчүүд багтжээ. Ирчүүд бүгд нэг савтай усанд нүрээ угааж бас нусаа нийв. Бүгд энэ зан үйлээ хийлээ. Бүгд замд гарахаар бэлдэж байхад Ролло өөр ажил амжуулав. Эцэст нь тэд замдаа гарan далайн салхийг нүрээрээ мэдэрч төсөөлшгүй адал явдлын замд гарлаа. Ийрэл харин тэд эргэж ирэхгүй. Өрн зүгт юу ч байхгүй. Бүгд үхэн гэсэн бодолтой байв. Рагнар модон луужингаа гарган зөв явж байна. Бид замаасаа хазаасангүй гэж баясна. Харин Лагерта хүүхдүүдтэй Тоор бурхны түүхийг ярьж өгч байлаа. Задгай далаад хөвжвөө завруу хүчтэй давлгаа ойртоход Тоор гэж Ролло хашгирна. Дарвуулаа буулган зогсолтгүй сэлүүрдэх ба Флоки Тоор бурхан алхаараа нүдэж алхных нь оч цахилгаан болон захилж байна. Гэвч Тоор бидэнд дуурлаагүй. Харин ч баярлаж байна. Бурхтад миний завь таалагдж байна гэж орилно. Яг энэ үед Английн ирэг дээрх сүмийн ламнар хүчтэй шуургыг харан айдас тавтана. Тэдний нэг болох Айтилстан шүүлтийн өдөр ирж байна гэж санаваартандаа хэлсэн ч түүний үгийг хүлээж авсангүй. Далайн шуурга зогссон ч манангаас болж луужингаа ашиглах боломжгүйгээс викингчүүд төөрчээ. Нэгэн ир бид энэ аялалд гарах ёсгүй байсан. Локи бурхан биднийг хорлож байна гэж уурсан Рагнар руу үсчихнэ. Рагнар харин тэр ирийг хөнөөж дуугүй болгов. Дараа нь завнаас хэрээ суллаж тавин тэр эргэж ирэхгүй бол их газар дойрхон байна гэсэн үг гэв. Рагнарт зангуу хийж өгсөн төмрийн дархан дээр ийрэл ирж уулзав. Тэрнийг нүдээр нь түүдэг гал руу хийж хөнөөлөө. Завин дээрээс шуудын дуу сонсоод хэрээнүүд ирж байна. Их газар алга гэж ирчүүд бодсон ч тэр нь их газрын шувуу болох сахлай байв. Викингчүүд бүгд баярлан хөөрөлдөн. Харин эрэг дээрх сүмийн ламнар залбирал хийж найралдуу дуулж байлаа. Эргээр алхаж байгаа нэг нь завтай викингчүүдийг харан зүхтаж ирээд там ирж байна. Тамийн жөтгөрүүд бүгд ирж байна гэв. Эрэг дээр буусныхаа дараа ирчүүд шууд л сүм рүү дайран хаалгыг нэвдэн орох үед ламнар залбирсаар л байв. Викингчүүд дайрч ороод өө дуруугүй хядаж гарлаа. Булан шигдсэн, орон доор нуугдсан ч хамаагүй бүгдийг нь чирч гаргаад завчиж гарав. Аллагын дараа сүмийн бүх эрдэнсийг харан гайхав. Христийн төрсийг харан эдний бурхан алуулсан юм байна гэд инээл. Айтилстан лам харин амьд байх ба тэдний хилээр амьг уухад Рагнар алсангүй амьд үлдээв. Айтилстан судраг гаргаж энийг устгалгүй надад үлдээгээч гэхэд чи ийм ихэд баялгаас энийг сонгож байгаа юм уу гэж Рагнар асуув. Харин Айтилстан бурхны сургаал харанхуй гэрэлтүүлнэ гэж хариуллаа. Ролло ламтан алах гэсэн ч Рагнар амьд үлдээв. Бүх эрдэнсийг авч сүмийг шатаагаад амьд үлдсэн лам нарыг барьцаалан жижиг завинд ачаад цэн нутгийн зүг хөдлөлөө. 3 дугаар анги эхлэхэд Рагнарын гэрт ирлийн туслах хурж ирлээ. Бьорноос Рагнарыг асуух үед Лагерта гарч ирэн загсанд явсан. Хизээ ирэхийг нь мэдэхгүй гэв. Харин ирлийн халзан туслах та нараас нэгийг чинь барьцаална гэд нэг хүүг авч яв. Рагнар Айтилстантай нэрээ мэдэн танилцаад бид сая Англид ирсэн үү гэж асуухад Айтилстан зөвнөл биелж байна. Тэгээд би энэ завин дээр байна гэхэд Рагнар үгүй ээ. Би амьд үлдээсэн учраас л чи энд байгаа юм гэв. Аялагчд маань стал нэг нохоо шуугалсаар л нутагтаа ирлээ. Тэднийг нутгийнх нь хараад бөөн хөл хөөрцөг болов. Рагнарыг хэлсэн амандаа хүрсэнд бүгд баярлан нэрийг нь чангаар дуудаж байв. Роллод харин энэ нь таалагдахгүй байгаа бололтой нэг л яозгүй цараатай байлаа. Ахлагч Ийрэл харин Рагнарыг дуудуулжээ. Бүх алд эрдэнэсээ авч очоод Англид байгаа лам нар ямар ч эсрэг үүсгэж чадваргүй. Бид тэнд очивол эннээс их зүйлсийг авч болно. Тоор биднийг ивээсэн гэв. Харин бүх хэд баялгийг нь Ийрэл авахар оролдоход Рагнар эсрэг үүссэн ч цэргүүдээр сүрдүүлж ганц юм л авч яв. Зарлиг зөрчсөний чинь хариулт гэв. Айтилстаныг боол болгон авах хүсэлтэй байна гэж Рагнар хэлээд гарч яв. Ролло харин эсэргүүцсэнгүй гэж уурлан нууцаар авч үлдсэн эрдэнэсээ үзүүлэхэд Рагнар багал зурдаж аваад Один бурхан энэний чинь төлөө уурлна гэд Айтилстаныг олсоор оосрлон дагуулж яв. Ахлагч Ийрэл гэж нэг хогийн баачка эхнэрийн хамт булааж авсан алт эрдэнэсээ харан баясан суун. Эхнэр нь танаас айлаа та бол агуу юутэй зүүрлэшгүй энтэр гэж цаасан малгай өмсөв. Рагнар ламтан Айтилстаныг дагуулan гэртээ ирлээ. Болсон бүхнийг эхнэртэй хэлв. Бьорн Геда хоёр ламтан ихэд гайхан харав. Шүн Рагнар Лагерта хоёр Айтилстаныг өөрсдөнтэйгөө нэгдэхийг хүсгэд ламтан бурхан зөвшөөрөхгүй. Би сахил хүртсэн гэд татгалзаж Библийг уншив. Хөгийн Ийрэл харин олзолж авсан хүүгээр газар ухуулж эрдэнэсээ булаад дууссныхаа дараа хүүг бас хөнөв. Рагнар Айтилстаныг дарсаар шахан согтоогоод Английн тухай асуув. Англиг 4 хаан хуваан захирдаг ба та нарын хүл тавьсан газар бол Нортумбриагийн хаант улс. Хааныг нь Айла гэдэг. Та нарыг ирэхээс өмнө сүмийг хамгаалах шаардлагагүй байсан. Тэр бол ариун газар гэв. Харин Рагнар
Танаа бурхан чинь алт эрдэнэс дуртай шуналтай бурхан байна. Яг л Локи шиг гэхэд бидний бурхан тийм биш. Бид сүнсээ хамгаалахын тулд эд баялгаа сүмд өргөл болгож өгдөг гэж ламтан хариулв. Рагнар би танаа хэлийг сурмаар байна. Надад зааж өг гэв. Өглөө нь Рагнар ламтанг дагуулan Категатын гудамжаар явхад бусад олзлогдсон лам нарыг алаад дүүжилсэн байгааг харав. Хөгийн ийрэл дээр очин ахиж өрн рүү дайрах сонирхолтой байгаагаа хэлээд завийг нь буцаагаад өгчих. Би очиод дээрэмдээ дэрье гэж санал тавилаа. Хөгийн ийрэл харин шуналдаа хөтлөгдөн зөвшөөрөөд өөрийн нэг хүнийг хамт явуулахаар болов. Рагнар тэндээс гарan айдалтааны олсыг тайлаад зүхтахыг хүсч байвал зүхт гээд гудамжинд орхисон ч цухталгүй араас нь дагаж яв. Рагнар далаад гарах болсноо хэлээд хамт явахыг Лагертагаас гуйхад ар гэрээ яах талаар санаа зовж байгаа хэлэхэд хуурга фермийн ажлыг хариуцна гэхэд Бьорн дургуйцсан энэ боолыг надаас дээгүр тавилаа гэж уурал. Харин Рагнар би айдалстаныг боол гэж үзэхгүй. Тэр хариуцлагатай хүн гэж хэл. Лагерта харин хүүхдүүдэд минь муу зүйл тохиолдвол уушгийг чинь суглан шүү гэж ламтан сүрдүүл. Далаад гарах болгод Ролло ахлагч Ирлийн хүн болох Кнутад хандан далаачид хамт амьдарч хамт өгдөг. Чи бидэнд итгэхгүй бол өөрийгөө өгсөн гэж мэд гэхэд Кнут дуулууртай зөвшөөрч үнэн ч байхаа хандгаал. Ийхүү Рагнар нар дахин Английн зүг задгай далаад гарлаа. Энэ удаад ядах зүйлгүй Нортумбриагийн иргэд хүрв. Харин энэ удаад тэднийг лам нар биш цэргүүд ухтаж аваад худалдаа хийх гэж байгаа бол Айла хаанд бараалах ёстойг сануул. Харин Ролло тэргүүтээ бусд нь эднийг алъя гэж Рагнарыг шахав. Тэдний тунд нэлээд ойлгомжгүй байдал үүсгэд Рагнар бид та нартай хамт явъя гэсэн ч бусд нь зөвшөөрөхгүй байсан тул тулаан болж нэг цэргэл амьд үлдэн цухтав. Бусдыг нь жиргээ тажлуу. Бас нэг цэргийг олзож газарчлуулан дараагийн сүм рүү хурж ирв. Ролло гиндүүлээд дайрчихъя гэхэд Рагнар олон хүнтэй байна. Маргааш дайрна. Та маргааш ойлгоно гэд газарт суучих. Цухтаа чадсан цэрэг харин өөрийн хаандаа очиж болсон зүйлийг хэлэхэд Айла хаан хурган хэлгэнлээ. Манайхан тосгон руу довтлох өдөр болоход Рагнар хүлээгээд сайн сонсож байгаад хөдлөхгүй л байлаа. Яг энэ үед хонх цохох чимээ сонсогдож Рагнар юугаа хүлээгээвгээд хашаад аваад ортол хинч байсан. Тэд байшингуудыг нь тонон дээрэмдэж байхад бүх хүн сүмд залбирал хийж байлаа. Сүм рүү дайрч ороод ганц хоёрыг нь алав. Сүмийн номлогч та нар чинь юу хүмүүс вэ? Яах гэв гэхэд эсэргүүцэл үзүүлэхгүй бол та нарыг өвдөхгүй гэж хэлээд бүх эрдэнсийг нь дээрэмдэн ав. Локи харин номлогчийг хөнөөчв. Ахлагч Ирлийн хүн болох Кнут нэг англи эмэгтэйг хүчирхийлэх гэж байхад Лагерта ирээн болиулаад Кнутыг хутгалан хөнөв. Олзолсон эрдэнэсээ аван завин дээрээ иртэл Английн цэргүүд ирсэн байлаа. Англичууд довтлоход бамбаагаараа хан үүсгэн тэдэнтэй тулалдав. Аимшигтэй зэрлэг тулаан болж викингчүүд ялалт байгуулв. Английн жанж нь цухтаалаа. Айла хаан ихэд хэлгэнэхэд цэргийн жанж нь тэдний хэлийг огт ойлгосонгүй. Нэг л үг ойлгомжтой байсан. Тэр нь Рагнар. Айдалстан ламтан энэ үед Рагнарын хоёр хүүхэдтэй нь туслаж фермийн ажлыг нь хийж байв. Өөрийн бурхны талаар Гедад ярихад Бьорн дургуйцлээ илэрхийлэн муухай харсаар л аавыгаа амдаж авахар Категат руу явах тухай хэлэхэд Айдалстан зөвшөөрсөнгүй. Харин Бьорн би аавын замыг гэрэлтүүлээсэ гэж Тор бурхан чамаар өргөл өргөнө гэж хэлээд гарлаа. Шүн дунд Айдалстан Бьорныг сэрэж маргааш гуруулаа хамтдаа Категат руу хөдөлцгөөе гэв. Рагнар нар завь дүүрэн олцтой буцаж ирлээ. Бүх хүн баярлан хүлээж авсан бол ганцхан хөгийн ийрлэл яоцгүй байлаа. Рагнар англичуудыг ялснаа хэлгээд Ярл Кнутыг үгсэн дуурлан Рагнарыг баривчлав. Дараа нь Роллог өрөөндөө дуудан Рагнар Ролло хоёрын хооронд яс хаяж тэр ганцаараа л баатар болж байна. Чи байгаагүй бол тэр юу ч биш шүү дээ. Чи Рагнарын сүүдэр дороос гарахгүй байна гэд өөрийн охиныг танилцуулав. Дараа нь Рагнарын шүүх хурал боллоо. Кнутыг алсан хэрэгт түүнийг буруутгаж олзоо хуваалцахыг хүсэлгүй надад үнэн ч бас хандсан гэв. Харин Рагнар Кнут эхнэрийг нь хүчинтэх гэж оролцсон учраас би алсан. Та нар ч миний оронд байсан бол тэгхэл байсан. Энэ үед Лагерта миний нөхөр биш би хороосон гэж үнэнээ хэллээ. Ирэл харин та хоёр хоёулаа худал хэлж байна. Бидэнд гэрч байгаа гэхэд Ролло гарч ирээд би бүгдийг нь харсан. Кнутыг Рагнар алсан. Гэхдээ энэ санаатай аллага байгаа. Рагнарын хэлсэн бүхэн үнэн гэв. Ирэл мад тавиулж аргагүй эрхэнд Рагнарыг сул. Оройн бүгд ууж найр хийлээ. Лагерта Роллоод хийсэн бүхэнд чинь баярлалаа гэхэд би түүний төлөө хийгээгүй. Чиний төлөө хийсэн гэж хариулв. Гэнэт тэднэр рүү хүмүүс довтлон бөөн зодон боллоо. Рагнарын залуусаас зарим нь алагдсан ч ялж чадлаа. Рагнар маш их уурлан хадан зохион дээр сууж бодол бол. Харин Ирэл зүнчдэр ирсэн байлаа. Зүнч чамд маш их занал хийлэл харагдаж байна. Тэр чиний үхлийг хайж байна. Чиний оронд эзэн суугыг хүсэж байна гэж хэлв. Харин зохион дээр сууж байсан Рагнарыг харсан Айдалстан ламтан би тэрний юу хийж байгааг мэдлээ. Тэр өөрийгөө бэлдэж байна гэв.